guys. Яа. Бичлэг юу гэх вэ? Нөгөө л нэг та нарын мэдтгэл явдаг бичлэг 3. Одоо цаг 7 болгож байгаа тийм. 6:50. Одоо нүрээ угаад хуцаамсаад гарах чинь. Бисээ сэрэлсэл асуул шууд нэвчлүүлж авах. Тэгэхээр гадаа би танаас ямар байгааг харуулъя. Гадаа мөрсөн. Надаа бүрхэг тийм утан хэлээд. Нас тэр нэг шиг маш тэгж байгаа. Тэгээд ингэ тугаа шүү. Туг нэмэр ингэ хөдлөөд нэг сонгол болох жаа болохоор ингэ дэвтэр тавьсан л та. Тэстэй хүйтэл. Гараа. Утгаамс. Ард ингэ зүнхтэй гэж надад ингэ гадуур үзэхтэй явж байгаа. Тэдүүл ямарч машин зүтээд уулзаж стресс юм бэлээ. Би л надад хэлдэг юм хоёртой ингээд маш олон. Сайн ингээд би сүүрөө орсон байхгүй юу? Идэх юм ахгүй, явах юм ахгүй. Сүүрөө орсон ч нэг хоолны хэсэг биш үү? Тэрээс нь ингээд баг хоосон зэрэг. Тэнэ идэхин ширхэг юм байсан хгүй юу? Тэгээ ер нь хоос. Тэнгүүтээ 3 усаал аваад гараад шүү дээ. Тэгэд одоо ээж дүү 2 буцаж ороод явах. Бити юу тиймэрхүү ядаж идчихээр юм олъё гээд болсон. Яраа энэ хөрхөн багад. Юу. Би бас өнөөдөр ягаан юм өмссөн тийм. Ягаан юм өмссөн болохоор ягаад төвсөн. Тэгээ энэ чи одоо болохоор өнөөдөр нэгдүгээр сургуулийн 100 жилгээд ер нь бас гадуур тууз зүгээд тэгээд ер нь хүмүүс нэгдүгээр сургуулийн багш нар ч юм уу те юу лээ. Тэр нь тиймэрхүү хүмүүс гадуураас явж шин. Бид сая замуудад орж ирээд банкнаас ёон үтгэжсэн чи банк хаалттай тэгээд вокзал дээр ирчээд байж юм. Тэгээд ёон солилж авна. Тэгээд энэ дүүг анагийн дүлдээгээд тэгээд 90 гарна. Дөрвөлөөрийн гарна. Та үлдээ. Дөрвөлөө. Тэ дөрөв. Бид тавуулаа ирээл нэг нь үлдээчээл дөрвөлөө гарна. За. Хэдүүлээ ямар ч анагийн очиод юм уу? Хил дээр очиод уулзъя зөө. Түр баяртай. Ямар ч гээд бид одоо анагийн дэвсэн байхгүй юу? Тэгээд бид нэг авч явах юм шиг одоо энэ чи ирнэ. Тэгэхээр хэдүүл явна. Дүүгийн утсыг хэлээдээ. Утсан бишлэг гэж. За хэдүүлээ хил дээр очиод уулзъя. Бид хэлээр гараад. Бич. Надад заах их тэгээд би ч гэсэн.
Би тэднийг ингэдэг урт ороод ирсэн медаль гэж. Энийг авдаа. Дүүрэн. Эд хоёр дөнгөсөө орж ирээд бодолд орж ирчээд би хэвтчихин. Тэгэж одоо буцаад гараад авийн хоёр хүнжлийг авнэ. Тэг манай нөгөө хоёр болохоор электронс салаа гэсэн тэгээд олдохгүй байгаа. Гэхгүй юу. Тэмэрчсэн ирэх үхаа. Тэгэд өөрөө нөгөө навч өрнө. Тэр нь хоол мол идэхтэй тэгээд олдсон. Тэмэрсэн тэгээд олдсон. Би өрөөндөө одоо газар л өгөхгүй юу. Тэгэд өдөөдөө дэлгүүр өрнө. Тэмэрсэн юм яг яах нь ямарчсан тэгж жаад олсон. Би сая дохиод бууж дэлгүүр орчоод би бэс тэгээд гарт юм уу гэж бодлоо. Хэдүүл ямарчсан өрөөнд ороод самсамсч идэрхий за. Тэгтээ өөдгөө таана бүгд тастаа байсан. Аппар bir beş şişe bu. Çok güzel. Bir beş şişe. Mama ne yapıyor? Би тэг ийм дэлгүүрт очиж юм авч. Амар ихтэй их хүчнүүд байна. Тийм энэ дээрээс ингээд буугаад тийм дэлгүүрт ороод ирсэн байх. Тэдэлээ одоо яа буудлын руу очно гэ. Буудлын руугаа ямар ч завчаад болсон. Хотор явна гэдэг бодсон тэгжсэн. Тэгээ явсан юм уу гүндэхгүй. Тэгээд бэчи. Аа. Би таны юм үлдээч гэж бохожгоо авч. Ачи темпээр гадлаа болсон юм. За. Би юм болсон. Яна. Гэчтэй. Тингээ өмөддөг байхасаар тэн амир гайгүйсэн баггүй юу. Би нөгөө савыг гэж бодож байгаа яг таарч харна авсан. За хэдүүлээ тэгээд өглөө. Өглөөнийхэн цан дээр бодлоо за. Миний үсэн дээр өгөх би. Эстер баяртай. Бицээ ингээд хүртэг авах гэж ясахгүй юу? Нэг манай их ингээд дахиад хүртэг авах гэсэн чинь бүр нэг агуулгад нь байгаа юм байна. Тэгээ нөөсөө дагаж гараад авчих гээд авчаад одоо буцаад авах чинь зүг. Оо. Хитэртэй явж байна. Тэр өчигдрийнхэн дэлгүүрт ороод ирсэн байна. Хоёр чиндаа 3 цүн амар том шинээд за. Эцэг дашгүй. Яах вэ?
이렇게 졌다고. 없었다 숙소. 하나 더 먹어요. 국도 더 갔어. 됐어. Бид ороод ирчихлээ. Вокзалтай гэртэн. Тэгээд анаатай бидийг авч ирээ. Яа нүдээ бүр нэгэд ирсэн. Би одоо аниг руу орж юм авч. Тэгчээд нөгөө аниг руу орж. Дүүг аваад тэгээ шууд чанд руу хөдлөлөө. Ямар ч юм авчаад нөгөө анигийг очоод юм уу шууд гарахтаа болъё за. Яа тэгэхээр эцэст нь явсаар байгаад гэртээ ирсэн байна. Сая юмнуудаа ер нь задлчаад тэгээд юмнуудаа хураахынхаа өмнө би танарт гялс юу авснаа харуулчих гэж бодоод тэгээд би бол гинтингээ гарсан зөв гинт чийш тэгээд зүгээр л замууд орно гэж байгаа л шууд гараад туухгүй юу. Тийм болохоор би өөрийн гэсэн мөнгөгүй явсан байгаа. Тэгэхээр тийм амар хэм аваагүй зөө. Тэгээд надад одоо байгаа нь ингээд гахаасуу энэ идэх юмнаас гахаасуу тэр бүр томууттайгаар 10 шигтэй. Тэгээ би ер нь бол өнөөдөр өчигдөр угаад одоо ингээд дөөрөө үлдсэн. Би тэгтээ ганцаараа угаагүй. Ганцаараа уувал би нэг үйл барах үгүй юу. Тэгээд ийм эртэн чихэр авсан зөө. Нэг ийм эртэн чихэр авсан зөө. Тэгээд би нийтийн чинь зүг чи тэгээд одоо юм харуулах юм чи. Таныг харуулах юм чи. Тавсан. За хамгийн түрүүнд зөө. Ийм конвеншн цүнх авсан зөө. Тэгээд хар биш ингээд синхэр өнгөтэй байгаад тэр гадуур байдаг ер нь нэлийн хувар байвал хувар л байгаа. Ийм өнгө тэнгуүтэй нэг энгийн биш ингээ хажуу талтай юм цэцлэнтэй болохоор тийм хөвгтөлтэй бол тийм амар ажиллах бол биш дээ. Тэгээд энэ жил бол угаасаа конверчин түрүү жилийн тренд шүү дээ. Тэгээд гадуур бол угаасаа хүүхдүүд конвершн цүнх эсвэл элит гэд хоёр төрлийн л ингээд зөвхөн өөр явж байгаа юм. Тэгэд элит нь болохоор угаасаа амар үнэтэй эстэй. 80 он гэсэн дээ. 80 чамд үнэтэй. Тэгэд өчигдөр бас өчигдөр юу гэжтэй хамт ажилласан хэрэгтэй хөлтөсөн шүү дээ. Чин ягаад элитийг гад бас нэлийн хайж авсан гэв. Хайж авсан ч нэлийн их байсан гэхдээ амар үнэтэй байгаад. Хамгийн гайгүй 70 оноос. 70 он. Тас тэр ч яг үү. Би нэг тийм хүрээтэй. Тэн цүнх байгаа цүнхэн дотор нь тэг ингээ хүүд явуулж явж байгаа байхгүй. Үс надаа хүүд байхгүй за байсан одоо нэмсэд байгаа ягаан заяа. Тэгэл өөр байхгүй. Тийм болохоор би амар гоё хүүд яасан бэ. Жой. Надад яг гатах.
Ийм. Энэ дээр бас Америкийн хэмжтэй. Ийм хурд юм. Амартай бас. Арт нь болохоор тэр бол угаас надад амар таалагдсан. Амар гоё. Өөртөө. Тэгээ энэ харнаас амар гоёсэн баггүй юу? Тэгж яагаад би энэ өнгийг авахаар болсон. Нэг юм цамцсан гэсэн. Гон бэлцэн. Тэгээд одоо угаасаа хүүтэн боллоо штэ. Тэр угаасаа ноос үнэтэй. Тэр ноос үнэтэй. Тэгээд амар цуцаан зэрэг. Энэ нэг гэрэл бүрийг нүүрнээр тулсан амар ойрхон байгаа болохоор ингээд тийм амар сайн гэрэлтэлэх байгаа юм зэрэг. Хол явуул бол ингэж сайн харагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ алччихгүй. Таашаалах юм ч боломжгүй байгаа болохоор ингээд явж байгаа юм. Тэгэхээр юм сайн харагдахгүй байхгүй юу? Тэгээ тийм ноос өмд байгаа. Тэгвэл тэнгуутаа одоо бахан амьсч юу? Тэгээ юу жижиг юм амьсан юм. Гэртээ өмсөх амьс тэгээд доторх нь ингээд хоноос нь ингээ амар гоё зөөлх юм чинь. Тэд нэг юм юу вэ? 9-11 насны хүүхэд өмсөх юмс. Хай захгүй нөө насаар нь яваад идэг гэсэн чинь чи яараа 9-11 гэж аахгүй юу? Тэгээ 9-11 надад таарна зэ. Би амар жижиггүй л. Тийм болохоор надад таарна. Тэрэн дээр санаа зовхон байхгүй. Тэгээд энэ юм цагаан нэ. Тэгээд энэ саалаа. Тэгээд энэ боронго. Тэгэхээр жижиг боронго. Тэгээд юу нь бол юмнууд байхгүй. Нэг цүнх нэг юм зэ. Ингээд нэг цаглаад хөнөөлсөн. Тэгээд энэ чинь ингээд цаглаантай. Тэгээд эндээ бас ингээд цаглаантай. Энэ доороо бас цаглаантай. Тэгээд би юмуд амар ингээд хийдэг байхгүй юу? Амар их цаглаан хийдэг. Санаад энэ гойсон гэж байгаа. Ихэр мэт. Тэгээд энэ жил бас нэг авахгүй бай гэж бодсон байхгүй юу? Нөгөө тийшээ өөрчий гэж бодсон чинь миний цэнхэр яасан гэж тэр цэнхэр чинь бас 3 жил болж байгаа. 2-3 жил болж байгаа байхгүй юу? Шүдгүү болоод шүдэн унаад галхаан нэвтрээд тэгээд юмч үйл харахгүй болсон. Тэгэхээр би шинцэн хавсан байгаа. Тэгээд би болон захиалч гэж бодсон чинь захиалаад угаасаа их амар удаа штэ. Тийм болохоор би сая ирэн явж явахдаа ингээд бохгүй юу. Хамгийн сүүлийнх нь болохоор би та нар өчигдөр миний үсэрч идсэн мэт хардлах тийм. Баярлалаа. Тийм болохоор ингээд юм өмөлтөөгөө хосороо тийм хөө. Ийм туалеттай хараа. Махан тэгээд нэг уусаа ингэ давна гэж бодсон байхгүй юу? Өглөө л угаасаа амар хөтөн. Тэгээд би яж амар хурдан даардаг тийм. Амжилттай хурдан тэгээд ер нь л амар даардаг. Тийм болохоор би зузаан юм авахгүй л болохгүй тийм. Өнөөдөр өчигдөр л амар халуун байсан тийм. Өглөө нь ингээд хөтөн эсэгнэ өдөр тэнцээ очсон чинь амар халуун болсон зав. Тэгээд гадаа өмсөх юмнуудаа эдэр ячаад
эдрийг ер нь хэрэггүй авчирсан гэж бодсон ч өнөөдөр. Тэгээ шүнжэнгөө үүрээр тэр бороо орчихсон юм байна. Үүрээр бүр тэнгэр дуурайд амар бороо орсон. Амар хөтөн байсан. Уул нь би хамгийн тусаа авцтай юм. Гэтэл би хамгийн их таа. Бас тэр чихгүй. Тэгээд дараагийн бичлэг бол угаасаа удахгүй орно. Тэгээд open mic-ийн одоо дараа 7 хоногт маргааш нэтгэх шүү дээ. Тэгээд маргааш дараа 7 хоног хэлнэ. Дараа 7 хоногт бид нэр 2 open mic зохиохоор төлөвлөж байгаа хгүй юу? Угаасаа одоо нэг тестээр өдрийн яваад байгаа. Нэг нэмжүүр гээд ах байгаа шүү дээ. Тэр хахад хандив төлөвлөж байгаа. Тэгээд хандив open mic-ийн тэгээд орногоо amiгийн манай amiгийн тэгээд хандивын open mic болон тэгээд давхар өөр хашуусынхны амгаахынхны open mic болно гэсэн. Тэгээд базаад нэг бичлэг болгочих болохоор дараагийнхаа open mic-ийн бичлэгийг хүлээж аваад юм. Тэгээд нэмжүүр хахад ахын одоо нэг юу штэ хандивын танс тэндээ та бүгдээ та нар бүгдээрээ ч юм уу те ингээд жоохон ч гэсэн хандив өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээ угаасаа нөгөө нэг жоохон мөнгө байсан ч гэсэн тэр хүнд амар хэрэгтэй байгаа штэ. Тийм болохоор та нар бас хандивт нэг дээрээ гэж хүсэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр олъё. Баярлалаа.